аимшиг талаамад гадгийн хаврын харилцаа шинжилсэн. Мэдээ хошигос нөө яа. За маш хонхот байсан. Бас хүч төдөлтэй байв. Гинт дээгүүр нь шүүр унсан шолон нисэж нүгүү. Улаан малгайд маш их айв. Аимшигт үгүй улаан малгай дайсан загтан гэж шаны зэрэгэд очиод айцаа явсан дий. Сайн харуулахаар hirээ байлаа. Айсан хүнд аргал хөдлөлтөд байсан адын үний юмаа гэж бодсоо таашаав. Харахаа хүнд бэлхэмэс нийтүгэд жижиг башин тааруултав. Улаан малгайд үүнийг чонгоны байшин гэж бодов. Байшингийн хажууд муулдагч тасан магвахан нисэж байв. Түүнд маш аимшигтай санагдав. Тэр айцаа ялсан дээ. Байшин дотор оров. Байшинд орлоо. Хангаас өгтөгөө нэг ам сууж байв. Малгайд төөснөө хийгээд уугаад замдаа тааж явлаа. Тэр замдаа отог бүх гадаа талаасаа халагдаж байгаа шиг байдаггүй юм байна. Шолны байшин шиг харагдав. Цаахан тэтгэл хамгаалах зүйлийг хийж Самака хаяа нэг самаа яа окей аргач муу харагдав сайж болсон гэдэг ухаа мөчөр орон зэрэгтэй урагш алгасаар имидэ очив. Ирээний нөгөө Мошраа гот самта басан хөтөтэй байсан юм. Гүн миний юу зөвхөн басан. Ухаатай сонгор хатээ. Нэг зөвхөн байгаараа